За сайн байцгаана уу? Дараагийн контентоор уулзж байгаадаа баяртай байна. Хэдүүлээ өнөөдөр бас нэг сонирхолтой зүйлийг туршиж үзэх болно. Юу вэ гэхээр Kifness гэдэг нэртэй ютубер байдаг. Тэр ютубер яадаг вэ гэхээр муурны янз янзын ярьж байгаа ч юм уу тийм дуу хоолой авиануудыг янзлаад тэрүүгээр юм дуу хийдэг ютубер байхгүй. Тэгээ тэрүүгээр аягүй алдартай. Тэгээ өнөөдөр хэдүүлээ яг тиймэрхүү дуу хийх гээд үзье. Хэдүүлээ эхлээд яах вэ гэхээр YouTube дээрээс Talking Cat гэд бичингүүд харж байна. Хамгийн түрүүнд энэ хараа Kifness гэдэг энэ залуу иймэрхүү ерөөдөө видео хийдэг. Хэдүүлээ өнөөдөр иймэрхүү хийх гээд үзье. Энэ ютуберт би амар дуртай юмуд аягүй хөздөг. Тэгээд нэг иймэрхүү муурны voice-оор дуу хийх юмсан гэж ер нь бол бодчихсон. Бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр муурны voice хэрэгтэй. Энийг ер нь бараг сонгол болох юм байна. Надад л ингэ сонсоод за энэ дэд биш ээ та. За окей. Өнөөдөртөө ингээд дуусъя. Маргааш үргэлжлүүлье. Тэгээд ямар ч байсан бөмбөрөө бэс гитартайгаа тий ер нь араамаа л гаргачлаа. Тэгээд маргааш үргэлжлүүлцгээе. За хоёр дахь өдөр тэгээд өнөөдөр үргэлжлүүлэн дууга хийцгээе. За өнөөдөр 3 дахь өдөр. Тэгээ өнөөдөр хэдүүлээ дууга 100% дуусгана. Тэгээд өчигдрийн хувьд болохоор үгнийг гайд бол жоохон гаргаж үзсэн. Тэгээд ерөөдөө дуусгад нэлээд ойрхон байгаа. Тэгээ өнөөдөр хамтдаа үргэлжлүүлэн дуугаа үргэлжлүүлэн дуусгацгаая. Зя прожект нэгэд тэгээд мөр ягаад ярдгийг чи мэдхүү тэр аяархан алхтаг Billy Moore За болчихлоо шүү дээ. Сонсч үзье. За дуу маань бэлэн боллоо. Тэгээд үнэхээр сонирхолтой чаленжуудын нэг байлаа. Тэгээд амьдралдаа анх удаа мууртай хамт дуулж үзлээ. Тэгээд муур яагаад ингэж дуугардаг юм бол бас сонин те. Тэгээд бас яагаад ингэж дуугардаг талаар мэддэг хүн байвал бас доор комент хэсгээр үлдээгээрэй. Тэгээд мэдээж таалагдвал subscribe дараарай. Тэгээд хамтдаа дуугаа сонсцгоё.
хаалгатай